Хүмүүс бид нар ихэнхдээ муу зуршлаасаа салж сайн зөв зуршилтай болохын тулд маш том өөрчлөлтийг ингээд хайгаад байдаг. Маш том өөрчлөлтийг ингээд хийх гээд байдаг. Тэгээ тэр болгоно нэг сайн бүтээмжгүүтэй дандаа бүтлгүүтдэг. Тэгээд жишээл фитнес явъя гэх юм бол фитнес явж байгаа л 2 сар яваал тэгэл болчдөг ч юм уу те. Тэгэд өнөөдрийн видеогоор та бүхэнтэйгээ би James Clear гэдэг хүний бичсэн Atomic Habit гэдэг номны тухай ярилцъя гэж бодлоо. Welcome back. Хөрөнгө оруулагч Тэмүүлэн байна. Ингээд та бүхэндээ өнөөдрийн мэндийг өгье. Мөнгөний сэтгэл зүй ярьдаг манай Money Wise Master Channel тавтай морил. Let's talk about money. За энэ номны тухай ярихдаа өнөөдөр та бүхэндээ би 3 үндсэн сэдвээр номыг ингээ хуваагаад ярилцъя гэж бодлоо. Нэгдүгürt нь жижигхэн зуршлын хүч тий. За хоёрдугаарт нь болонгууд таны зуршлууд таны хувь хүн тий ертөнцийг харах үзэл бодол тий юмыг харах өнцгөнд яаж нөлөөлдөг вэ гэдэг. За гуравдугаарт нь болонгууд яаж зуршлаа өөрөө контролдож муу зуршлаа хайж шинэ зуршил өөртөө суулгах вэ гэдэг ийм 3 үндсэн сэдвээр ярилцъя. За нэгдүгээрт нь жижиг зуршлуудын хүч. The surprising power of atomic habit. За хүмүүс бид нар ихэнхдээ амьдралд том өөрчлөлт хийхийн тулд нэг том амжилтанд хүрэхийн тулд ямар нэгэн том өөрчлөлт бий болох тийм үйлдэл хэрэгтэй гэж боддог. Тэгвэл James Clear энэ Atomic Habit гэдэг номонд юу гэж хэлсэн бэ гэхээр бид нэр том өөрчлөлтийг хийхийн тулд том юм хийх гээд тэгээд өдөр тутмын жижигхэн зуршлуудаа ингээд анзаарахгүй ингээд орхигдуулаад байдаг гэсэн санаа гаргаж ирсэн. Тэгээд тэрийг болохоор 1%-ийн дүрм гэдэг юугаар айгүй маш оновчтой тайлбарсан байна. За 1%-ийн энэ дүрм юу гэхээр одоо жишээлбэл хүн хийж байгаа юмдаа өдөр болгон 1% сайжраад тэгээд жилийн дараа өдөр болгон 1% сайжраад жилийн дараа 37.78% сайжирсан байна. Тэр хийж байгаа юмдаа тий. Хэрв хүн нөгөө тал руугаа 1%-оор өдөр болгон муудаад ах юм бол хийж байгаа юмдаа муудаад ах юм бол 1 жилийн дараа 0.025%-оор муудсан байх нэ. Энэгээр биднэрт юу хэлхийг хүсэж байна гэхээр өдөр болгон тий жижиг өөрчлөлтүүд, жижиг сайжралтууд тий одоо муу зуршлыг үжиж баг багаар хаях, сайн зуршлыг бол баг багаар өөртөө ингээд тасгаж өөртөө ингээд наалдуулахад ойрын хугацаанд бол 2-3 хоногийн дараа юм мэдэгдэхгүй гэхдээ сар жилийн дараа маш гайхамшигтай үр дүнгууд гарч ирдэг юм гэсэн санаа гэдэг. За хоёрдугаар нь болохоор the plateau of latent potential. За бид нар ус буцлахаар ингээд эхлээд ингээд жоохон ингээд бөмбөлөг үүсчихэл ингэж жаал яг 100 градус дээр ирэнгүүт ус пүр гэж бусаад хэлдэг шүү дээ тий. Одоо хүний зуршил одоо хийх гэж байгаа юм уу те өөрчлөлт яг тэгж яг тийм яг ингээд журмаар явдаг юм байна. James Clear-ийн номондоо хэлэхдээ хүмүүс бид нар ихэнхдээ амжилтыг эсвэл өөрчлөлтийг ийм шугамар ингээд хэмждэг. Шугамар ингээд явдаг тий. Тэгтээ жижиг одоо зуршлууд, шинэ зуршлууд шугамар биш exponential ингээд дээшээгээ ингэж прогрессив зарчмаар тий өөрчлөлтүүд зуршлууд прогрессив зарчмаар ингэж явдаг. Тэгэд энийг James Clear ямар юугаар харуулсан гэхээр plateau of latent potential гэдэг би нэг монголоор орчуулахдаа болохоор манайхан нөгөө нэг цоорно гэж ярьдэн шүү дээ. Гівэнд ингээд байж байгаа нэг хүүхдүүд хичээлдээ явж байгаа гівэнд 5 6 7 ангаас эхлээл ингээд цоороод эхэлдэг. Тэр нь болохоор ямар учиртай юм гэхээр одоо миний ойлгож байгаагаар бол тэг ингээд буцаад бодоход хүмүүс хүүхдүүд хичээлээ хийгээд яваалаас өдөр болгон жижиг юм өөрсдөө сайжруулаад явж байгаад гівэнд одоо тэр нэг юм нэг моментум гарч ирээд пак цооронгуудаа хичээлдээ амар сайн болчихсон. Тэрийг хэлэх гэсэн санаа. За тэгээд тэр цооролт яаж үүсдэг юм бэ гэхээр James Clear-ийн яаж байгаагаар бол тийм энэ ч ингээд time result тэгвэл бид нар бодохдоо өөрчлөлтүүд амжилтууд ч юм уу тийм шугам зарчмаар ингээд явдаг гэж боддог. Нэг дэшилээ. Яг үнэн хэрэгтэй болонгууд жижигхэн өөрчлөлтүүд, жижигхэн improvements-ууд тийм сайжралтууд хэд мэддэхгүй явж байгаад энэ ч цооролт үүсэж байгаа. Энэ ч гарч ирж байгаа. Энэ доторх тийм энэ зайн юу юм бэ гэхээр сэтгэл гутралын хөндөй.
Энэ яадаг юм бэ гэхээр бид нар шугамн юунд ингэж яваад ойрын хугацаанд ямар нэгэн үр дүнтэй амжилт харагдахгүй ингэж мэддэхгүй бол бид нар тэндээ ингэ сэтгэл гутраад тэгээд хийж байгаа юмаа орхидог, хийж байгаа юмаа цааш нь үргэлжлүүлдэггүй. Яг тэр үр дүн байхгүй болонгод хангалттай хугацаанд одоо ингэж цааш нь хийдгүү. Тийм болохоор энэ сэтгэл готрлын хүндий гэж юм байна одоо. Тэгээд цоорно гэдэг маань ерөөсөө л өдөр болгон баг багаар сайжирсаар гад прогрессив журмаар ингэ дээш явж гад тэр нэг зэгтэй хөрөнгөтэй дараагийнх нь левел рүү ордог гэсэн санаад. За 3 дугаарт нь олонгот зорилготой биш системдээ байгаа. За Джеймс Клир номдоо юу гэж бичсэн гэхээр зорилго бол нэг хөл чухал биш. Зорилго мэдээж чухал. Хамгийн гол нь хамгийн чухал юм чинь системдээ байгаамаа. Яагаад? Яагаад гэхээр хүмүүс бид нэр зөвхөн зорилгодоо фокуслаад, зорилгодоо анхаарлаа хандуулаад тэгээд тэр зорилгодоо яаж хүрэх вэ гэдэг системд анхаарлаа хандуулахгүй болонгууд дараах 4 проблем гарч ирд юм байна л да. Джеймс Клирийн хэлж байгаагаар бол нэгдүгээрт нь болонгууд ялагдагч хоёр адилхан зорилготой байдаг. Тэгээд бид нэр тэмцээнд оронгууд ялагч уу ялахгүй ч адилхан алтыг авна гэж ордог тийм учраас яаж тэр алтыг авах вэ гэдэг тэр системийнхаа ялгаагаар аль нь алт авах уу, аль нь мөнгө авах уу, аль нь хүрэл авах уу гэдэг ингээ ялгагддаг тийм. За хоёрдугаарт нь болонгууд зорилготой хүрэх нь ерөөсөө зөвхөн тэр төр зургийн одоо сэтгэл хангамжийн баталгаа юм тийм. Сэтгэл хангах, сэтгэлээ ингээ хангах юу юм аа. Одоо систем юм аа. Ягаад тэгэхээр зорилго дуусчлаа дараа нь яах юм? Өөр байхгүй, зорилго байхгүй, зорилгоо гүйцэлдүүлсэн чинь цаашаа яах юм? Хийх юм байхгүй. Тэгэл болоо. Зөвхөн тэр тухайн моментийн сэтгэл хангалуун байдал зорилготой. За 3 дугаарт нь болонгууд зорилго ад жаргалыг ингээд хязгаарладаг тийм. Тэрүү би ингээд нэг зорилго тавьчаад одоо жишээлбэл тэмцээнд ороод алт аваад зорилгодоо хүрэн тийм. Алт авахгүй л зорилгоо хүрч чадахгүй. Тийм болохоор ад жаргал мэдрэгдэхгүй дараа нь. За 4 дугаарт проблем болохоор яах юм гэхээр ерөөсөө зорилго урт хугацааны ахиц дэвшилтэй ингээд юу байдаг. Зөрчилдөж гэдгийг санаа гаргав. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр би одоо жишээлбэл нэг тэмцээнд орох гээд тэр зөвхөн тэр тэмцээндээ бэлдээд тэгээд тэр тэмцээнд дуусчихгоо цаашаа над бэлдэх юм байх. Яг тэр би зорилгодоо хүрч учраас. Тэгээд хэрвээ би зөвхөн тэр тэмцээнд орохгүй миний зорилго одоо юу гэдгийг 4 олимпиад орно гэх юм бол би 4 16 жил ингээд цаашаа ингээд ахаад ингээд бүр амар сайжрах боломжийг зөвхөн ганцхан тэмцээний зорилгоор ингээд хязгаарлаад явгуудаа урт хугацааны сайжрах потенциал ингээ хааж байна. Тэр тийм санаа гаргаж. Тэгээд энэ дэр би өөрөө юу гэж бодсон бэ гэхээр фитнес одоо фитнесийн зорилго хүмүүс айгүй их гаргадаг. Тэгээд хүмүүсээс асуунгууд фитнес яах гэж хийж байгаа гэдэг асуунгууд том болчонтой болно гэдэг юм. Айскул би турах гэж байгаа гэдэг юм. Ингээ гизнийхээ болчон байхгүй болох гэж байгаа юм тий. Айскул жоохон гоё ингээд shredded болъё тий. Гоё ингээд definition хийж гэдэг юм уу гоё харагдахыг хүсье гэж юм тий. Тиймэрхүү зорилготой байгаад. Тэгэхээр миний хувьд юу гэж боддог гэхээр би яагаад фитнес явдаг вэ? Би ерөөсөө эрүүл байх юм. Энэ болохоор зөвхөн өнөө маргааш юм 2-3 жилийн зорилго биш. Хамгийн гол нь насан туршийн би эрүүл байхын тулд фитнес хийж байгаа. Том болчонтой болох биш. Гоё гоё 8 six packтэй болох биш тий. Тийм учраас тэрэндээ айгүй ялгаа байгаа юм аа. За энэ номны 2 дахь хэсэг нь болохоор чиний зуршлууд чиний хувь хүнд яаж нөлөөлдөг вэ тий? How your habits shape your identity. За энэ номд бичснээр бол зуршлын ийм 3 давхарга байдаг юм байна л да. Тэр нь ямар 3 давхарга байдгийг гэхээр хамгийн гаднах давхар outcomes тий. Outcomes. За хоёр дахь нь болохоор process. Одоо бид нэр 3 дахь нь болонгууд identity. Хувь хүний үнц нь процесс нь болохоор зуршил систем, outcome нь болохоор үр дүн өөрчлөлт гэж байна. За бид нэр ихэнхдээ муу зуршлаа хайхын тулд альсгүй шин зуршил сурахын тулд энэ outcome-оос тий үр дүн өөрчлөлтөөрөө ингээд өөрсдөө хязгаарлаад байдаг гэж энэ ном бичсэн байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл хүн турахын тулд зөвхөн жингээ хасъя гэдэг зорилго тавиад зөвхөн гаднах өөрчлөлтөө тий гаднаасаа дотгошоо ингээд ашаад байдаг. Тэгэд яагаад турах байгаа вэ гэдгийг асуухгүйгээр зөвхөн би
шинэ жил орохын тулд турах ч юм уу те. Тэгэхгүйгээр Джеймс Клирийн хэлж байгаагаар бол энэ номд бичснээр гаднаасаа дотгошоогоо ажиллах биш те, энэ outcome process identity гэж ажиллахгүйгээр хамгийн гол нь хүн дотоод мотивац өгдөг, дотоод урам зориг өгдөг хамгийн гол шилэрсэн арга нь юу вэ гэхээр ерөөсөө тэр зуршлаа өөрийнхөө хувь хүний юмыг харах өнцгөө болгох гэсэн санааг илэрхийлж байгаа. Тэр нь юу гэсэн үг гэхээр миний ойлгож байгаагаар бол хоёр хүн одоо ингээд тамхинаас гарах гад ингээд хоёр хүнээс ингээд асуугаад яагаад тамхинаас тамхитах уу гэдэг одоо жишээлбэл хоёр хүн ингээд төвшөөлөд тамхитах уу гэдэг ингэнгүүт нэг нь би тамхинаас гарах гэж оролдож байгаа, би тамхитахгүй гэж хэлэх нэг өөр, нөгөөх нь би тамхичин хүн бишээ гэж хэлэх хүн. Ягаад гэвэл би тамхичин хүн бишээ гэж хэлж байгаа хүн би ерөөсөө тамхитахгүй хүн гэсэн identity тэр өөрийн хувь хүний үн цэнэ болгоцсон байна. Би тамхитахгүй гэдэг. Тамхинаас гарах гэж байгаа тэр action, тэр процессаа тий. Зуршлын үр нөлөөг мэдээд авчлаа тий. Хүнд яаж нөлөөлдгийг, хүн яах ёстой юм, яаж муу зуршлаа хайх юм, яаж шин зуршилтай болох юм гэдгийг мэдээд авчлаа. Харин тэрийг яаж хэрэгжүүлэх юм бэ? Яг арга барил нь юу байна? Тэгвэл энэ номны 3 дахь хэсгээр нь Джеймс Клир биднэрт 4 simple step-ийг ингээд бичиж өгсөн байгаа. Яаж өөртөө шин зуршил үүсгэх вэ? За тэгвэл шинжлэх ухааны талаас хүний ер нь зуршил, ямар ч зуршил ийм 4 шатаар заавал дамждаг юм байна л да. Тэр нь юу гэхээр нэгдүгээр Q гэж байгаа. За Q нь болонгууд мэдээж сэтэл, дохио тийм монголоор орчуулах юм байна. За хоёрдугаар нь болохоор craving. Тэр нь болохоор хүний шунал, тачаал тийм хүсэл, мотивац. За гуравдугаар нь болохоор response. Тэр нь болохоор тэр шунал, тачаалд хариу үйлдэл үзүүлж байгаа тэр одоо энэ ном дээр бичснээр бол зуршил. За дөрөвдүгээр нь болохоор reward. Тэр нь болохоор шагналт, үр дүн, зорилго тийм. За энэ 4 степер, энэ 4 одоо шатлалаар хүний зуршил сайн ч бай мууч бай энэ 4 шатлалыг дамжиж гардаг юм байна энэ тархин дотор. За энэ шинжлэх ухааны тий үндсэлтээр тулгуурлаад Джеймс Клир номондоо зуршлаа удирдах, зуршлаа солих, шин зуршилтай болох 4 simple step-ийн талаар бичсэн байдаг. За нэгдүгээрт нь make it obvious. Тий илт болгох тий. Жишээл хүрээлэн байгаа орчноо өөрийнхөө сэдэлд Q тий зориулж, тохируулж, тэгж тогтчуулах. За жишээлбэл бидний хүүхэд байхад за 2000-аас одоо хойш төрсэн оны хүүхдүүд мэдэхгүй байх та. Бидний хүүхэд байхад бол айл болгоны жолон ном байдаг гэсэн. За тэр нэгдүгээрт ном унших сэдлийг төрүүлэн тэр ном унших зуршлыг бий болгоно. За хоёрдугаарт нь болонгой уншсан номынхоо тий цаасыг аваад өсөө арчдаг. Тийм байсан. Тэгээд энэ болохоор амар миний хувьд бол айгүй зүгээр айгүй таарсан жишээ гэж боддог. Яг тэр номоо жорлондоо байлгач юм бол удаан жорлон дээр суудаг хүнд бол ном унших. Тэгээ сэдлийг төрүүлнэ гэсэн санаа. За хоёрдугаарт нь make it attractive, тэ? Craving. За энэ болохоор юу гэж монголоор юу гэж орчуулах юм гэхээр сонирхолтой болгох. За бид нар бүгдээрээ аз жаргалын гормон болох допамины тухай мэдж байгаа, тэ? Энэ make it attractive гэдэг юу илэрхийлээд байна гэхээр одоо тэр суулгах гэж байгаа зуршлаа аль болох сонирхолтой болгож өгөх. Тэ жишээлбэл фитнест явах нэг дуртай биш тэ явмаар байдаг. Тэгэх юм бол фитнест явангаа дуртай подкастаа сонсдог ч юм уу, альсгүй дуртай номоо сонсдог ч юм уу, тэ жоохон attractive тийм сонирхолтой болгох журмаа. Тэгэх юм бол фитнест явах магадлалс нь жоохон өснө гэсэн санаа гаргадаг. За гуравдугаарт нь болохоор make it easy гэж байгаа. Тэр нь болохоор response амархан болгох, зөв зуршлаа хийхэд амархан болгох гэсэн санаа. За тэрэн дээр ямар жишээ надад байна гэхээр жишээлбэл ном унших тий. Ном уншиж орлондоо ном байдаг ч юм уу, оройн унтахтаа ном унтах тий. Одоо ингээд орныхаа хажууд номоо байрлуулдаг ч юм уу, фитнес явхаар бол тий явмаар байгаа бол ингээд хувцас бэлтгэрийнхээ хувцсыг өөрийнхөө нүдэнд дийл байлгах ч юм уу. Айлсгүй жимс хийхмээр байх юм бол ширээн дээр хоолойгоо ширээн дээр ингээд жимстэй тавгаа ингээд аруулж тавих ч юм уу. За дөрөвдүгээрт нь болохоор make it immediately satisfying гэдэг. Тэр нь юу гэхээр ерөөсөө тэр дорн сэтгэл ханамжийг өгөө тий. Джеймс Клир энэ номонд юу гэж хэлсэн бэ гэхээр what is immediately rewarded is repeated, what is immediately punished is avoided гэдэг. Тэр нь болохоор юу гэж юм гэхээр ерөөсөө тэр дорн допамин өгсөн бол гоё явах юм бол тэргээ хийн. Биднэрт гараад үлэх юм бол бид нар дахиж хизээч гараад үлэхийг хүсэхгүй, тийм учраас дандаа ингэж
аль болох зайлс хийж идэг гэсэн санааг өгсөн байна. За тэгээд мэдээж яг энэ аргаар бол сайн зуршлуудыг тий амархан өөрсдөө ингээд дасгаж болдог бол муу зуршлуудыг бас яг энэ аргаар энэ дөрвөн степээр бас байхгүй болгож болдог гэсэн санааг энэ номдо бичсэн байгаа. Тэгээд нэгдүгээрт нь болонгууд сайн зуршлуудаа илт болгох юм бол илт болгож байгаа бол тий муу зуршлуудаа далд болгох. Сайн зуршлуудаа хоёрдугаарт нь сонирхолтой болгож байгаа бол сайн муу зуршлуудыг сонирхолгүй болгох тий. Гуравдугаарт нь сайн зуршлуудаа амархан болгож байгаа бол муу зуршлуудаа хэцүү болгох. Тэгээд дөрөвдүгээрт нь эцэст нь сайн зуршлуудаа сэтгэл ханамж өгдөг болгох нөгөө талаасаа муу зуршлаа сэтгэл ханамжгүй болгох. Тийм учраас муу зуршлыг бас яг энэ дөрвөн степийн тусламжтайгаар байхгүй болгож болох нэ. Бид амьдралдаа өөрчлөлт хийхдээ сайн зуршлаа болох муу зуршлаа хайхын тулд хамгийн гол нь зорилго нь чухал биш, хамгийн гол нь систем нь чухал юм аа гэдгийг харуулж өгсөн санаа. Тэгээд тэрнээс гадна бид нар бас хувь хүний үнцэнтэй юмыг харах үнцэг хандлага өөрчлөх хэрэгтэй байна. Identity гэдэг юм аа өөрчлөх ёстой юм байна. Тэгээд жижиг зуршлууд те том амжилтанд том өөрчлөлтийг гаргадаг юм байна. Жижигээс эхлээд томорд юм байна гэдэг. За тэгээд эцэст нь би энэ номноос юу олж авсан бэ гэхээр хэдийн хугацаанд зөв зуршилтай, ямар хугацаанд зөв зуршилтай болох вэ гэдгийг биш. Зөв зуршил ерөөсөө амьдралын хэв маяг, лайфстайл юм байна гэдгийг ойлгож байна. Энэ номыг уншаад те өөртөө амьдралдаа хэрэгжүүлсэн одоо зөв зуршлууд гэх юм бол одоо фитнест явдаг те фитнест явахдаа би ажил дээр үдийн цанаараа гээс хол ичиг үдийн цанаараа фитнесээ хийдэг, таслахгүй хийдэг болсон байгаа зөв зуршил. Тэгээд богоонд те ажилдаа явахдаа ном уншдаг болсон байгаа. Тийм учраас би энэ жил 2014 онд 15 6 ном, бараг 20 ном уншсан баха. Одоо би сайн тоолоогүй. Нэг айгүй гоё том гоё зуршил нь юу гэхээр би гэртээ очлоо, ажлаа гэртээ очлоо, уцаа интернетээ унтраагаад орой 17 цагаас хойшоо унтлаа утас байхгүй. Өглөөс ирээл нэг цаг хугацаа орлохгүй юм юм хийж хоолундаа хийчихэд богондоо суугаад ажил дээр ирээд нэг цагийн дараа уцаа асаагаад юу болсон бэ яасан бэ гэдэг. Ийм гоё зуршлуудтай зөв зуршлуудтай болсон байгаа. За тэгээд энэ хүртэл та бүхэндээ хамт байсанд баярлалаа. Ингээд та бүхэн ер нь муу зуршаасаа салаад сайн зуршилтай болъё, гоё зөв зуршилтай өөртөө гоё зөв зуршил суулгая гэж бодож ивэл энэ номыг авч уншаарай. Энэ ном монгол хэл дээр гарсныг мэдэхгүй би англи дээр уншсан. Тэгээд маш сонирхолтой амархан бичсэн. Тэгээд ийм дөрвөн simple step-ийг бас яаж яг ямар аргаар яаж зөв зуршилтай болох, яаж буруу зуршилтай хайхын гэдгийг аюу гоё ойлгомжтойгоор тайлбарлаад өгсөн ном байгаа. Ингээд James Clear Atomic Habit та бүхэнд хамт байсан баярлалаа. Дараа уулзлаа баяртай. Чао.